Сайн байцгаана уу? Та бүхэндээ нарны цэцгийг зөв хэрэглэх тухай эмчийн зөвлөгөө хүргэж байна. Арьсаа арчлах хамгийн чухал аргуудын нэг бол нарнаас хамгаалах явдал юм. Хэд яган туяанд их хүртвэл хүний арьсанд нөлөөлж улаалт, пигментаз, арьсны хорт хавдар үүсгэдэг. Эмнэлзийн судалгаагаар нарнаас хамгаалах тосыг зааврын дагуу өдөр бүр тогтмол хэрэглэх нь арьсны хорт хавдраар өвчлөх эрсдлийг эрс бууруулдаг болохыг тогтоожээ. Нарнаас хамгаалах тос нь арьсны хорт хавдар хөгшрөлт, тэр дундаа нарийн өвчлөөс арьс унжих, нөсөө толб үүсгэс урьдсан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Өдөр бүр улиралт цаг агаараас үл хамааран нарны цэцгийг түрхэх нь хөгшрөлтөөс мөн хамгаална. Тэгвэл нарны цэцгийг зөв хэмжээгээр түрхэж байна уу? Зүгээр л түрхэх биш, зөв хэмжээгээр түрхэх нь хамгаалтын үр дүнг 2 дахин нэмэгдүүлдэг. Эмчийн зөвлөснөөр нүүрэнд хүрхэх нарны цэцний хэмжээ нь ядан ба 7 хурууны хэмжээтэй түрхжихийг санал болгож байна. Бүх биеийн түрхэх хэмжээ нь ойролцоогоор 30 мл орчим нарны цэц шаардлагатай бөгөөд гэхдээ энэ таны биеийн хэмжээ, гадаргуугийн талбайнаас хамаарна тосны хэмжээ шаардлагатай байдаг байна. 2-3 цаг тутам дахин түрхэх хэрэгтэй ба усан сэлэх эсвэл их хөлөрсөний дараа нин даруй нарны цэцээ түрхээрэй. Нарнаас хамгаалах тос нь лосьон, тос, гэл, шүршигч, нунтаг гэх мэт янз бүрийн төрөл байдаг. Найрлага бүр өөрийн гэсэн давуу талтай бөгөөд та арьсны төрөл нөхцөл байдлаас шалтгаалan өөр тохирохыг сонгох боломжтой. Шүршигт нарнаас хамгаалах тос нь хэрэглэхэд хялбар боловч үр дүнтэй байлгахын тулд сайтар түрхэх хэрэгтэй. Үүний тулд нүүрэн дээрээ шууд цацахгүйгээр эхлээд гар дээрээ шүршиж, дараа нь гараараа нүүрэндээ түрхэхийг зөвлөж байна. Хит баг түрхэх нь түрхээгүйтэй адил юм шүү. Та бүхэндээ амжилт хүсье.